Африкаас гаралтай гахаа мялзан өвчин өнгөрсөн оны 8 дугаар сараас эхлээд манай урд төршид гарсан. За нийтдээ урд төршийн 23 мужид энд гахаа мялзан өвчин гарч 600 мянган гахааг устгаад байна гэсэн мэдээллийг Синхua агентлаг өгсөн байгаа. За тэгвэл гахаа мялзан өвчин манай улсад илрээд байгаатай холбогдуулаад нөхцөл байдал ямар байгаа юм? Гахаа махмахан бүтээгдэхүүнийг зах зээл дээрээс татаж байгаа мó? Хэрэглэгчид чухам яах ёстой юм? Ер нь энэ өвчний талаар бид юуг зайлшгүй мэдсэн байх ёстой юм бэ гэдэг чиглэлээр үзэгч та бүхэнд энэ удаагийн маань нэвтрүүлэг тодорхой мэдээлэл өгөх болно. Тийм учраас өнөөдөр манай студид мэрэгжлийн хяналтын ерөнхий газрын хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Бат Жаргал, Мал эмнэлгийн ерөнхий газрын мал эмнэлгийн эрүүл ахуй баталгаажуулалтын газрын дарга Батсөх нар хүрэлцэн ирээд байна. Урилгыг хүлээж авч цаг зав гаргаж ирсэн та хоёрт баярлалаа. За тэгэхээр хятадд бол гараад хятадд энэ өвчний эсрэг юу ямар арга хэмжээ авах вэ гэдгийг бол олон улсын хэмжээний агентлагууд ингээд хэлж байна л та тий. Гэтэл манай улсад энэ өвчин илэрч эхлэе. Гахаа мялзан гэж. За өмнө нь бол гахаа мялзан гэдэг өвчин бол илэрч байгаагүй юм байна. Улсын онцгой комиссийн хурал дээр бол нийтдээ 4 аймаг буюу Орхон, Төв, за Булган, Дундгав гэсэн энэ 4 аймагт бол гахаа мялзан өвчин илрээд байна гэжсэн. Энэ тоо өнөөдөр хэвээрээ байна уу? Яг өөр бусад одоо шинээр голомт бүртгэгдсэн үү? Нөхцөл байдал яг ямар байна вэ гэдгийг эхлээд мал эмнэлгийн газраас тайлбар мэдээлээ. Яг одоо 2019 оны 1 сарын 16 оны байдлаар буюу өнөөдрийн байдлаар 4 аймгийн 5 сумд бол одоо өвчний одоо халдвар бүртгэгдсэн байна. Нийт одоо 579 гахааг зориудоор устгасан. Өвчилж өгсөн нийт одоо 579 гахаа бол одоо устгаж одоо тэр алдар үүжүүлэлт хариуцлах алдар үүжүүлэлтийн арга хэмжээг бол авч хэрэгжүүлээд байна. 15-ны өдрийн улсын онцгой комиссийн 1-р хурлаас өгсөн чиглэлийн дагуу уг өвчнөөс үргэлжлэн сэргийлэх тэмцэх арга хэмжээг бол бас орон даяар зохион байгуулж хэрэгжүүлээд байгаа. Мал эмнэлгийн ерөнхий газраас. 4 аймгийн 5 сум. 4 аймгийн 5 сум дээр. Тий. Төв. За Төв аймгийн Булган аймгийн Булган сум дээр. За Орхон аймгийн Жаргаланд Баян өндөр сум дээр. Төв аймгийн Сэргэлэн сум дээр. Дундгов аймгийн Сайн цагаан сум дээр. Нийт одоо 18 өрхийн одоо уг өвчний халдвар гарсан байдалтай байж байгаа. Тэгэхээр эдгээр устгалд оруулсан гахаанууд бүгдээр яг гахаа мялзантай байсан тогтоогдсон гэсэн үг. Тий, яг гахаа мялзан өвчнөр одоо яг өвчлсөн байгаа нь болохоор өвчлөөд өгсөн нь болохоор 231. За тэгээд өвчилж өгсөн нь 86. Яг одоо өгсөн байсан нэг 231, нийт 579 гах. Яг гахаа мялзан өвчнөр өвчлсөн гахаа бол 100% одоо өхөлд хүрэх ийм боломжтой. За энэ өвчний бас нэг онцлог дэлхийн нийтийг бас одоо юу гэдэг одоо их том ач холбогдлууд одоо айдасд оруулаад идэх юм. Энэ өвчнөд тэмцэх, сэргийлэх вакцин, энэ өвчний эсрэг одоо дархлаа тогтоох вакцин гэж байхгүй. Тийм учраас одоо энэ тэмцэхэд бол одоо маш их одоо хүндрэл учруулдаг. Гахаа мялзангаар тухайн гахаа өвдсөн тохиолдолд ямар шинж тэмдэг хамгийн түрүүнд илэрч байна? За дотор эргэтэн дээр бол өрөөслийн шинж тэмдэг ер нь бол одоо хамгийн одоо өндөр одоо гол үзүүлэлт шинж тэмдэг нь бол одоо өндөр халуурах. За дотоод одоо хоол босруулах замд бол одоо өрөөслийн шинж тэмдэг илэрдэг. Тэгээд одоо өхөлд хүргэдэг. Одоо хоол шинж тэмдэгүүд бол үзүүлдэг. Ямар хугацаанд энэ бүхэн ажиглах, төөрөглөл гахаан фермд эзэн ч юм уу тэрийг ажиглах хэрэгтэй болж таарад байна да. За яг одоо Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагын одоо албан ёсны одоо хоног гэж байдаг. Нийт одоо 2-7 хоногийн хугацаанд бол уг өвчний халдвар бол нууц үедээ байгаад 7 хоногоос 27 хоногийн хооронд бол одоо өвчний шинж тэмдэг илрээд одоо өхөлд хүрэх тэр хугацаа бол 2-7 хоног гэж 15 хоног гэж одоо ингэж албан ёсоор мэдээлсэн байна. Энэ гахаа мялзан манад урд хөршөөс орж ирсэн гэж ойлгож байгаа зөв үү? Эсвэл ямар нэгэн байдлаар өөр шалтгаанаар манад ингэж илрээд байна уу? Яг энэ дээр одоо мэргэжлийн ажлын хэсгүүд бол гараад ажиллаж байгаа. Уг өвчний халдвар бол одоо 2018 онд бол манай урдлын хөршөд анх одоо бас бүртгэгдсэн. Анх одоо энэ гахаа мялзан гэдэг өвчин 1900 онд Өмнөд Африкаас одоо хамгийн анх бүртгэгдсэн 1900-аас 1905 онд ингэж бүртгэж байгаа одоо Европ руу, Өмнөд Америк руу одоо сүүлдээ Аз руу орж ирж байна. Одоо яг Азийн тухайд ялангуяа бүгд найрамдах хятад улсын тухайд бол одоо гахаан аж ахуй одоо баг дэлхийн одоо нийт зах зээлийн 50-аас илүү эзэлдэг. Тэгээ энэ урд хөршид өнгөрсөн жил орж ирээд за яг энэ асуудлаас болоод одоо Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллага за нүүбийн үндэсний аж ахуйн байгууллага маш одоо ач холбогдол өгч Аз твийн хэмжээнд бол одоо өвчнөд тэмцэх арга хэмжээг яаж хэрэгжүүлэх гэдэг
уулзалт одоо семинарыг бол бас зохион байгуулжсэн. Одоо энэний нэг жишээ нь бол 2018 онд одоо 8 сард одоо Малын эмнэлгийн ерөнхий газар Монгол Улсын засгийн газар Дэлхийн малын эмтний эрүүл мэндийн байгууллагын Аз номхон талын өмсгийн төлөөлөгчийн газартай хамтран одоо хил дамжаа халдварлах өвчнөд хэрхэн дэмжих вэ гэдэг одоо бүсийн зөвлөгөөнийг Монгол улсад бас зохион байгуулад нийт одоо 20 гаруй орноос одоо 80 шахуу төлөөлөгч болсон. Ийм зөвлөгөө. Яг одоо энэ өвчний тухайн үед яригдчихсэн өвчний халдвар орж ирэх эрсдэл бол маш өндөр байгаа. Ингээд сэрэмжлүүлэг юмнуудыг бол одоо холбогдох одоо байгууллагуудад хөргүүлж исэн. Өвчний халдвар ороод ирсэн. Гол дамжих зам нь болохоор шууд одоо хавтлаар дамждаг. Эсвэл одоо түүхий мах, дутуу болгосон мах ч гэдэг юм уу те. Одоо шууд бус хавтлаар ингээд дамжаад халдвар дарах ийм боломжтой. Одоо яг нөгөө 20 цэр буюу хязгаарлалт тогтооцсон байна. Одоо жишээлбэл түрүүний хэлсэн 4 аймгийн 5 суманд хөл хорой тогтоох ч юм уу тийм арга хэмжээ авсан юм байгаа. Тийм. 20 цэрийн дэглэмийг бол хэрэгжүүлж байгаа тий. Монгол Улс ерөнхий малын эмч буюу малын эмнэлгийн ерөнхий газрын дарга би одоо тушаалаар өвчнөд тэмцэх төр зааврыг 1 сарын 10-нд буюу өвчний халдвар гарсан өдөр одоо баталгаажуулж одоо энийг одоо төр зааврын дагуу одоо тэмцэх үрдэлсэн сэргийлэх арга хэмжээг бол бас хэрэгжүүлж байгаа. Даргын нэмээд хэлэхэд ер нь гахаан ялцаач Монгол улсад анхуй тагсч байна. Гэхдээ энэ бол энэ өвчнийг бол дараад авах болон төрөн богино хугацаанд дарах боломж байгаа. Мал эмнэлэгч тодорхой болцоо хүмүүчин техник хэрэгсэл ариутгын байцын нөөц байна. Бид манай мэржлийн албан байгууллагч бас тийм боломж. Тэгэхээр би энэ төр ерөөсөө хамгийн гол юм нь энэ өвчний вирусыг богино хугацаанд ариутгал халдвар өвчлөлтийг энэ дээр нэмэхэд бол нэмэх йод агуулсан за юм агуулсан ариутгалыг сонгон өөрчлөлт гэдэг гэж бодож байгаа. Энэ ариутгалыг 20 цэрийн богино хугацаанд барьчих юм бол барих боломжтой. Бид бол ордон шүлхээ өвчнөө сумаар аймгаар нь 20 цэр тогтоодог байсан. Одоо энэ нөхцөлд бол тухайн гарсан газар нь өвчтөр малын устгаад одоо үндсэнд баг байхгүй болгочих шүү дээ. Өвчлсөн голомтын өвчлсөн өвчлөө өвдгийн устгаад өсөн малын сэтгүүнийг булшлаад тэгээ халдвар хуржуултыгээд ийм арга. Тэгээд булганд бол одоо 200 гаруй гахаа устгаад одоо их нэмж өвчлсөн юм алга. Хажууд нь гахаа ичх байгаа. Тэнд нь манай малын эмнэлгийн байгууллагаас тандал шинжилгээ хийж байгаа. Ер нь улсын хэмжээнд бол гахаа бүхий аймагуудад үндсэндээ Баялаг аймгаас бус тайм бүх аймагуд бол гахаа байна шүү дээ. Тодорхой хэмжээгээр одоо 200 ч 500 ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ тандалт судалгаа хийгээд энийхээ дараагаар цааш яах вэ гэдэг аргыг боловсруулах гээд малын газар мэржлийн албан газар хамтран ажиллаж байна. Одоо тэр голомтод байгаа малыг өвчлсөн болон өвчлөг ухааг ингээ устгахчлаа тий. Хүмүүс дээр нь ямар арга хэмжээ авч байна? Хүмүүс болохоор нөгөө тээвэрлэгч гэдэг утгаараа тий. Хүн бол гахаа мэлцэнээр өвчлөхгүй. Гахаан мэлцэн гэж ярих биш. Гахаан Африкийн мэлцэн гэж ярина. Гахаан сонгомонд мэлцэн гэдэг ингээд тусдаа өвчнгүүд байна. За яг энэ гахаан Африкийн мэлцэн гэдэг өвчнөр бол хүн бол өвчлөхгүй. Сая бачаргал дарга ярьж байна. Ерөөсөө энэ өвчнөд тэмцэх вакцин гэж бол байхгүй. Энэ өвчнөд тэмцэх арга хэмжээ маань болохоор урьдчилан сэргийлэх био аюулгүй арга хэмжээг л ялангуяа одоо гахаан том ферм аж ахуй нэгжүүд бол энэ био аюулгүй арга хэмжээг бол сайдарчанд мөрдөж хэрэгжүүлэх. Энэ чиглэл одоо яаж хэрэгжүүлэх үү гэдэг заавар зөвлөмжийг бол бас гаргацсан. Одоо дараагаар яг энэ зөвлөмжийн дагуу бас арга хэмжээг хэрэгжүүлээд явах юм бол энэ өвчний халдвараас бас урьдчилан сэргийлнэ. Нэгэнт халдвар орчих юм бол одоо энэ бүгдийг одоо зориудаар устгахаас өөр арга байхгүй. Энэ яагаад тэгэхээр Дэлхийн малын эмтний эрүүл мэндийн байгууллагын одоо өгдөг ерөнхий зөвлөмж бол энэ өвчнийг устгаж дараа нь энэ өвчнгүү гэдэгт хандлтаа хийж одоо аль бие усны эрүүл гэдэг ийм статус авдаг ийм чөлөө байна. Хүн бол одоо мялцанг тээгч гэдэг юм тийм ээ. Тэгэхээр хүн хэрвээ гахаан мялцанг одоо Африкийн ч гахаан мялцанг гэж та тэр дээрээ тодорхой тайлбар хэлээрэй. Мялцанг тээжих явцад хүндний бид ямар нэгэн шинж тэмдэг илэрх үү гэдэг бол одоо маш олон хүний асуух хэрэгтэй. Хүн тээгч биш. За хүн одоо өвчнийг дамжуулах гэдэг нэг мах нэг газараас аваачаад дутуу болгож юм уу хоолны хог аягдлаа аваачаад хог дээр хаяхад дамжуулж байгаа гэсэн утгаараа хүн одоо гахааны Африкийн мялзан өвчний халдвар тарахад бас гол үүрэг оройлыг тэр тэгээд өөр дотроо тэгээд гэдэг юм уу тийм бол байх. Биерүү нь бол ороод биерүү нь ороод эсвэл хүн өвчлөөд тэгээд дамжуул. Одоо тухайлбал гахаа ачгуутай
газар би өвчтэй газар байж байгаа ирсэн хүн. Тэгээд тэргээр явж хагаад өөр хахайцгаар очиход нөгөө хүн чинь тэр тэгээд тээвэрлээд дамжуулж байна. Нөгөө газар халдвар өрөөсөө дамжиж байгаа гол зам энэ л байл та. Тийм ч бас хахайцгууд ажиллаж байсан улсууд гэдэг юм уу? Тийм улсууд бол одоо өөр хахайцгууд очих юм бол очихгүй 10 тоног хэвээр. 10-аас доошгүй. Хамгийн лот. Тэгээ өөрсдийнхөө өөрхөн өмсчээсэн хувц сонор энийг тэр маш хариуцах хэрэгтэй. Угаа цэвэрлэх хэрэгтэй. Тэгжээ тэр хахайцгаар явахгүй. Манай монголчууд их хамаагүй хэнэхгүй болсоо. Өнөөдөр би Бацагтарын хахайцгуудаар очиод маргааш нь нөгөө хахайцгаар өөр хахайцгуудаар давхиж очдог. За иймэрхүү ингээд хахайцгаагаас дамжсан юм л энэ халдвар талх үнцгийг сурулж байна. Дээр нэмэгдээд одоо малын хахай тэжээлийн асуудал байна. Одоо манай ах чинь бол алтан тариал нэг тодорхой хэмжээг тэжээл хийж байгаа. За тэгээ импорт авс тэжээд нэлийн хэмжээгээр оруулж байна. За өнгөө дамжуулаад Бацагтарын хахайцгаа тэжээл оруулт үгээл яхад тэнтээс би очин та очин ингээ бүх улсууд очив. Халдварын голомтой газраас би очиж гахаач тэжээл авчиад танах тэрүүлэх та эндээс ав. Гэх мэтлэг ийм суугууд бол бас халдвар тархахс нэг эрсдэл болж байгаа. Сая орон нутагт гарч байгаа яг одоо өвчний нөхцөлийг эпидемиологийн одоо юу гэдэг нь тархур зүг гэдэг юм. Тархур зүүн нөхцөлийг харахад бол яг одоо нэг хогийн цэг гэдэг юм уу нэг газраас нэг рестораны хоолны одоо хоолны хаягдлаар хөвчлэн гахаад хийж байгаа. Энэ тохиолдолд ерөөсөө сая Бачаргалаар хэлж байгаа. Хамгийн өндөр одоо юу нь болохоор эрсдэл нь болохоор одоо дутуу болгосон гэдэг юм уу тэр хүчний халдвартаа тэр одоо хоолны хог хаягдлаар гахаад хийжсэнс болоод яг одоо Булган аймаг ч гэдэг юм уу энэ юмуд маш олон юм нотлогч байгаа. Тэгэхээр тэжээлийг бол одоо найдвартайг сурвалжаас одоо баталгаатай тэжээл авах хэрэгтэй. Био аюулгүй аргамжаа гадны ямар нэгэн хүн гэдэг юм уу гадны одоо их сурвалжинд мэддэггүй гахаа бол одоо өөрийнхөөс үүрэгт нийлүүлэхгүй байх нь одоо хамгийн ихэнд одоо мөрдөх ийм арга хэмжээ болчихж байгаа. За дээрэс нь одоо Монгол улс бол одоо гахаа махны хэрэгцээг бол ихэвчлэн одоо импортоор хангадаг. Тэгээ импортоор орж ирж байгаа одоо гахаа махан дэр бол одоо сая улсын онцгой хэмжээс гараад тодорхой хугацаагаар импортын хориг бол тавьсан байгаа. Тэгээ импортоор орж ирж байгаа гахааны түүхийн мах бол өөрөө одоо эрсдэл дамжуулах хамгийн одоо том хүчин зүйл. Энд эргээд сая бид нэр ярьж байна те хүний нөлөө манай одоо энэ гол хүчин зүйл болж байна. Хүн өөрөө мах тээвэрлж авч ирдэг ресторанд өгдөг гэдэг. Энэ утгаараа хүн одоо дамжуулалтанд бас их том үүрэг үүсдэг гэсэн. Одоо энэ аймагуудад гарцсан би уцхтаар энэ аймагуд гарцсан байж байгаа ахаа бол үндсэнтэй одоо фермийн аж ахуй. Одоо би нэг 20 гахаатай 30 гахаатай 50 гахаатай ийм гахаанууд бол одоо гарцсан ажил хийж байгаа. За тухайл Булганд би төрөөсөн Булган аймагт гурил тэжээлүүлбэр харьяаны гахааны ферм байна. Тэр нь бол гаднаасаа хүн орохгүй байгаа учраас тэнд бол халдвар ус харьцангуй гайгүй байдаг. Одоо гарцсан гахаа өвчнөл бол үндсэндээ би 20 гахаатай манай 20 гахаа бол дуртай цагт гаргаа хоочдөг. За тэгэл өөрөө дуртай цагт ороод ирдэг. Энэ гахаанууд халдвар авсан байдал харагдаад. Фермийн аж ахуйнууд бол одоохондоо энэ ажиглагтаагүй. Тухайлбал юуны Төв аймгийн Сэргэлэн сумд осон гахаач уу? Мистер Лангэж гахаач уугаас нөгөө үлдэгдэл тэжээлээ тэжээд юм байл та. За тэндээс авсан байх магадaltaй гэж. За энийг бол тагнуул цагдаагийн мэргэжлийн байгууллагууд манай малын техникээр хамтраад ажиллаж байна да. Учир шалтгааныг тогтоох. Одоо нялцсан өвчтөй гахаа махыг хүн идчихвэл яах вэ гэдэг асуулт гарч ирнэ тийм үү? Төрөний хэлсэн. Хүн идээд хүний эрүүл мэндэд бол одоо юу гэдэг хүн энэ өвчнөр өвчлөх тийм эрсдэл бол байхгүй. За өвчнөр өвчлөхгүй ч гэсэн эрүүл мэндэд нь ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх үү? Байхгүй. Одоогор бол одоо юу гэдэг дэлхийн одоо хэмжээнд хүний эрүүл мэндэд одоо ингээд ийм өөрчлөлт өгсөн юм алга. Гэхдээ зөвлөж байгаа нь бол ер нь гахаа махыг бол 70-аас дээш гараас 30-аас доош гэх юм. Одоо манайх ч юм бол хоол ихээр гахаа мах амгалан болдог гэж нэг 2-3 насааш нь болоод ингээд ичдэг шүү дээ. Ингээд битгий идэж ер нь бүрэн сайн болгож идэж байгаа ч гэсэн. Бас нэг сая Бачаргалаар хэлж байна тийм. Ер нь бол бүх аймгийн хэмжээнд бол Монгол улсны нийт 30 гаруй мянган гахаатай статистикээс харахад 31.8 мянган толгой гахаатай. Тэрний одоо талаас илүү нь 17 мянган Улаанбаатар хотод. За улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу өчигдөр одоо нийслэлийн онцгой байдлын газар дээр бас ажлын хэсэг гараад Улаанбаатар хотод байгаа аж ахуйн гэж яг одоо гахаа мах импортоор болж ирдэг аж ахуйн ялангуяа их хэмжээгээр
энэ юунууд дээр бас тодорхой үзлэг хандлт шалгалтыг хийгээд ингээд 23 одоо ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Мал эмнэлгийн ерөнхий газар болоод нийслэлийн мал эмнэлгийн газрын одоо мэргэжлүүдээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. За энэ маань өөрөө яаж ийм вэхээр энэ өвчний халдварыг цаашаа тараахгүй байх одоо том арга хэмжээний нэг үржилсэн сэргийлэх арга хэмжээний одоо хүрээний ажлууд бол хийгдэж явж байгаа гэж байна. А яагаад гэвэл одоо хүн амын одоо талаас илүү Улаанбаатар хотод байна. Тэгээ энэ одоо өвчний халдвар Улаанбаатар хотод ороод ирэх юм бол одоо бас цаашаа барихад бас өндөрлөл гарах тийм юмнууд бол харагдаж байгаа гэж ойлгож байна. Харин тий одоо жишээлбэл ингээд цагаан сар болох гэж байна те. Хүмүүс одоо нөгөө гахаан өөх орсон хям их хэрэглэн. Тэгэхээр худалдаанд байгаа энэ гахаа махаар закуск бэлдэж тавьдаг те. Гахаа мах худалдаж авах нь зөв юм уу? Аль эсвэл та нар бүгдийг худалдаанаас татаж авахгүй мó ч юм уу? Иймэрхүү асуултууд бас их байгаад байгаа л да. Тэгэхээр энэ дээр манай хувьд ч юм бас юу гэж байна. Өчигдөр улсын онцгой комиссийн анх дугаар хуралдаан болсон. За энэ хуралдаанаас тодорхой шийдвэр гаргасан. Тухайлбал юм бол тодорхой төр хугацаагаар гадаад орнуудаас гахаан мах өөх бүтээгдэхүүн импортыг хориглох шийдвэр гаргасан. За энэ улаан сайд дүүргэсэн. Дараагийн асуудал гахаан мах бүтээгдэхүүн худалдан бодлого аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалтыг хамгийн гол нь саний бат зөвхөн талын нэлээд энэ халдвар өөр тийшээ явчихгүй гэдэг асуудлыг тодруулж одоо энэ шалтгааныг тогтоох зорилгоор мал эмнэлгийн газар мэргэжлийн ерхий газар ер нь нийслэлээр бол ажлын 26 хэсэг гарсан. Хотын ерөнхий менежерийн баталсан өдөр хэмжээнд дагуу мал эмнэлгийн байгууллага тодорхойлж явж байгаа. За энэ байгуул ажлын хэсэг яаж юм гэхээр гахаан мах хаанаас хаана удаж байна, гарал үүсэл нь юу юм. За тэгээд шаардлагатай гэж үзэх юм бол бүтээгдэхүүнээс нь дээж аваад шинжилүүлээд за тэгээд асуудалгүй байх юм бол хөдөлгөөнд оруулах. За энэтэй холбогдуулаад улсын онцгой комиссиос мэргэжлийн албан ерхий газрын даргуул өөрөг чиглэж байгаа. Цагаансаа болох гэж байхдаа холбогдуулан хомостол үнийн хөрөлтлөөс урьдчилан сэргийлсэн юм арга хэмжээ авнаа. Мэргэжлийн албан байгууллага зүгээр хөөрхөө шалгаад бүгдийг хураагаад авах. Хураан юу яах гэсэн тодорхой шаардлагатай бол үүснэ. Гарал үүсэл нь хаанаас байна? Ямар газар компани хэлүүлээд байгаа. Зүгээр манай анхны одоо сая шинжилсэн мэдээ шинжилгээний дүнгээр бол хятадаас импортсон гахаан махны дээр асуудал гарсан. Тэгэхээр мэргэжлийн албан байгууллага үзээд энэ мах нь хаанаас авсан юм. За хаанхын махаар ирсэн энэ тэр эднэрийн үзэл шалгаад тэгээс бол асуудал бол хөдөлгөөн борлуулах асуудлыг зохицуулаад явах. Зүгээр энэ ажлын хэсэгтээ чиглэгдсэн байж байгаа учраас энэ асуудал ингээд цаашдаа явж байгаа. Ямар хугацаанд одоо за импортын хязгаар бол ойлгомжтой тий өвчин нөхцөл байдлыг харж иж тэр хориг тавих үгүй одоо шийдэх гээд ах шиг байна л да. Тэгэхээр одоо юу гэдэг гахаан мах огт битээ аваачаа гэд хүмүүс бол ерөнхийдөө бол одоо нэг айцтай байгаа. За ер нь гахаан мах орсон ч юм уу, гахаан өөх орсон ч юм уу эсвэл гахаан мах хэрэглэхийг ингээд болиё гэж бодож байгаа. Гэтэл хомсдол зохиомлоор үсгээд үнийн хөрөгдөл бас нөгөө талд гарчих байдаг. Тий, энэ бол бас нэг одоо бидний гарах одоо юу гэдэг асуудал мөн. Тэгэхдээ би та одоо хүний эрүүл мэндэд асуудалтай юу гэл ингээд нэлээд санаа зовж яг л одоо хэрэглэгчийн байр сууриас харж байгаа. Хүний эрүүл мэндэд бол эрсдэл байхгүй. Энэ өвчнөр бол зөвхөн зэрлэг гахаа одоо гэрийн тэжээвэр гахаа өвчлөлтийг Европ, зүүн Европ энэ гахаан Африкийн мэлцэн гэдэг өвчнийг хяналтанд авч чадахгүй бас нэг анхаарах юм юу нөхөр хяналтанд авч чадахгүй нэг шалтгаан энэ өвчний халдвар зэрлэг гахаанд орсон. Зэрлэг гахаан нэгэнт одоо энэ өвчний халдвар авчих юм бол бид нар одоо хяналтанд авахд бол маш өндөрлөлтэй энэ өвчний бүрэн устгахад бол одоо маш их том бэрхшээл учруулж байгаа. Энэ бол одоо бэлэн жишээн дээр Оросууд байж байна, зүүн Европын орнууд байж байна тий. Тэгээ энэ орнууд байгаа энэ юунаас одоо харахад бол одоо манай энэ хойд булган одоо зилэн гэдэг юм зэрлэг гахаатай бас одоо ямар нэгэн байдлаар гэрийн тэжээвэр контактлдаг ийм боломж байгаа. Тэгэхээр яг энэ одоо бүс нутагт амьдарч байгаа хүмүүс маань мэргэжлийн хүмүүс холбогдох байгууллагууд хүмүүс маань энэ дээрээ бас одоо анхаарч ажиллах ийм шаардлага байна. Хүний эрүүл мэндэд бол асуудал байхгүй. Гэхдээ хүн өөрөө энэ өвчний халдварыг цаашаа үргэлжлүүлээд тархаагаад явах гол хүчин зүйл болдог учраас одоо хэрэглэгчд маань одоо хэрвээ гахааны мах найдвартай их газраас худалдаж авлаа гэхэд сайтар борлуулад сайтар болгоод аль болох одоо хаягдлагүйгээр одоо хэрэглээд явах ийм шаардлага байна. Тэгэхгүй дутуу болгоод гэдэг юм уу тэр нь одоо янз бүрийн байдлаар халдвар авцсан байх юм бол эргээд нөгөө өвчний чинь цикл үргэлжлээд явагддаг. Ийм эрсдэл байгаа. Мэргэжлийн албан газрын дарга Эрдэнэ чулуун бас хэвлэлийнхэнд өчигдөрхөн хэлэхдээ нийтдээ одоо
Улаанбаатар хотод гахаан мах нийлүүлж байгаа 74 цэгээс дээж авсан. За 3 хоногийн хугацаанд нийтдээ 100 гаруй дээжийг авахд 50% нь ялцсан өвчний ДНК илэрсэн. Зарим аж ахуйн нэгж хоолны үлдэгднээс хүртэл илэрсэн гэсэн өөрөө нөгөө хүмүүсийг бас түшээгээд байсан л дээ. За. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль гэж бол батлагдсан. 2017 оны 12 сарын 8-нд батлагдаад 18 оны 6 сарын 1-ээс эхлээд хүчин төгөлдөр бүрдэж байна. Энэ гахаан Африкийн мэлцэн ч гэдэг юм уу, шүлхийч гэдэг юм уу, бог малын мэлцэн гэдэг энэ одоо гоцалдуур төвчний оншийг эцсийн одоо юу одоо мал эмнэлгийн ерөнхий газрын дараа буюу Монгол улсын ерөнхий малын эмч мэдээлэх ийм одоо албан ёсны их сурвалж маань болохоор мал эмнэлгийн ерөнхий газрын даргын одоо түмэн нэмрэл дарга бүх тэрийг байх нь энэ бол одоо хуулиар ингээд зохицуулагдсан. За яг одоо энэ өргөн хэмжээнд бол одоо тандалт судалгааг бол явуулж байна. Ягаад гэвэл эрсдлийн одоо тойм судалгаа гаргах гэдэг Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу өчтөр миний хэлсэн нийслэлийн хэмжээнд одоо 23 ажлын хэсэг гараад ингээд ажиллаж байгаа. Энэ хүмүүс маань яг хөр сая бачаараар гаргалж одоо томоохон худалдааны төвөөр томоохон импортлогчд оруулж ирсэн одоо Монголд ороод аль хэдийн ороод ирсэн байгаа. Одоо гахааны махан бүтээгдэхүүн өөгчүүд юм уу те. Энэ юм дээр өвчний халдвар байна уугүй эрсдлийг тодорхойлох. Энэ ажлын дүн маань болохоор өчигдөр 72 цаг гэдэг чинь одоо 2 өдрийн дараа бол тоомлоод гарч байгаа. Хятадд өнгөрсөн 8 сараас хойш энэ өвчин гарцсан байсан. Тэгэхээр хилээр орж ирж байгаа тохиолдолд орж ирснийхэн дараа биш орж ирэхэд нь энийг шинжлэх тийм боломж байгаагүй юу? Байж болно тий. Байж болно. Угаасаа юуны мэргэжлийн хэлтийн байгууллагаас импортын мэдээлэлээс олгоод гаднаас оруулж байгаа. Оруулаад ирсэн бүтээгдэхүүн болгоно манай гүний тэр мулаан хэлийн бомтуудаас дээж наваад мал эмнэлгийн тэрийн төвлөрсөн шинжилүүлж байгаа. Тэр шинжилгээний дүнгууд нь гарцсан байна. Одоо үндсэндээ онцгой хэм сурвалж болох гээд мэргэжлийн хэлтийн байгууллага 2018 онд хилээр импортлсон бүх аж ахуйн нэгдвэрийн нэрсийг гаргаад ямар аж ахуйн шаанаас авч, хятадаас авч, Оросоос авч, Германаас авч, Польшоос авч гэдэг нэртэл гаргаад бүх нэрвчлээ гаргасан. Тэгээд нэр бүгдээр мал эмнэлгээр үзэн төв шинжилүүлээд шинжилгээгээд ирүүд. Гэхдээ мэргэжлийн хэлтийн байгууллага тэрэндээ дээжийг аваад ийм шинжилгээ хийж өгөөч гэдэг. Монгол улсад Африкийн гахаан мялцсан өвчин гараагүй байсан учраас бид нар гахаан мялцсан шинжилгээ хийгээч гэдэг юм тэмдэг тавиаг байсан. Хэрвээ тавьбал мал эмнэлгийн зэрэг бодлогоор манайх шинжилнэ гэж. Гэхдээ ийм өвчин байхгүй учраас мэргэжлийн хэлтийн байгууллага бол мян судлалын шинжилгээ, за цөмийн цацрын шинжилгээ, эмийн үлдэгдэл, тэрхнээлийн шинжилгээ гэх юм. Ийм шинжилгээнүүд бол энэгээр эрүүл гэсэн гарцаа явж шинжилгээ. Өчигдөр Эрдэнэ чулуун даргын өгсөн мэдээллийн тухайд бол 11 сарын 11 гэсэн манай нийслэлийн мэргэжлийн хагас бүтэн цаг бүтэн ажилласан. Тэгээ улсын онцгой комиссийн хурлын дараагаар өөрийнхөө мэргэжлийн хэлтийн байгууллагаас хийсэн ажлын талын мэдээллийг өчигдөр өгсөн. Ер нь ийм илэрсэн байна. Ягаад гэвэл тэр шинжилгээний дүн үндэслээд өгсөн. За энэ юм төмөнд нэмрэл дарамс тодорхой мэдээлэл өгсөн баг. Ягаад гэвэл хуулиар полис эрх үүрэгтэйгээр манай ерөнхий газраас бол энэ өвчин гарцаа одоо ийм арга хэмжээ авч яана. Миний ойлгож байгаагаар бол мэргэжлийн хэлтийн байгууллага мал эмнэлгийн газар байгуулах хамтраад энэ өвчний гарсан шалтгааныг тодорхойлохын тулд тандал судалгаа за энэ бүтээгдэхүүний дээжийг аваад ер нь цаашдаа бид яах юм бэ гэсэн нэгдсэн нэг юм төлөвлөгөө авах хэмжээний асуудал цаашдаа яригдаад улсын онцгой комисстэй өгдөх засгийн газар тавигдах ингээ ярих байхаа гэж бодож байгаа. Цаашдаа авах хэмжээний асуудал шүү. За одоо энэ төрлийн өвчин манад өмнө бүртгэгдэж байгаагүй гэсэн тий. Тэгэхээр энэ одоогийн Африкийн мялцсан гэх нь сонгомл мялцсан гэдгээс юугаараа ялгаатай байгаад байна? За энэ өвчний үүсгэгч нь өөр төрлийн өвчин. Тий, гахаан сонгомл мялцсан бол Монгол улсад бас гарч ирсэн өвчин. Гахаан Африкийн мялцсан бол одоо Аз төврөө бол анх одоо 2018 онд орчиж байгаа. Тэгээс манай хятад орж ирээд хүртлийн хөрш хятад орж ирээд өнгөрсөн жил одоо 80 гаруй голомт гараад одоо бол хятад одоо хяналтанд бүрэн авч хамжаагүй сая та бас хэлж байна тийм нэлээ олон дооны яхааг бол устгаад энэ арга хэмжээ хэрэгжүүлж байгаа хэдий ч одоо 2019 оны 1 сарын одоо 15-ны байдлаар бол 60 гаруй голомт бол одоо хятад үргэлжилж байна гэсэн. За нөгөө талдаа энэ нийт одоо чөтгөр одоо дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байгаас харахад бол нийт нэг дэлхийн 14 Европын орнууд Герман тий Орос Польш гэдэг энэ орнуудад бол бас энэ өвчний халдвар үргэлжлээд байгаа.
шалтгаан ялангуяа Европын орнууд бол нөгөө зэрлэг гахаанд алдар орсон. Нөгөө талдаа хамгийн гол хүчин зүйл маань болохоор одоо гахаан махан бүтээгдэхүүн тэжээлийн хяналт одоо мэрэгжлийн байгууллагын хяналтаас гадуур яваад байгаа одоо ийм асуудал байгаа учраас энэ хүчний голомт одоо бүрэн дарагдахгүй байгаа гэсэн ийм одоо Европ орнуудын хамгийн гол алдаад байгаа юм дэлгэх хэл алдсан байл шүү дээ. Тэгээд дэлгэх гахаа нөгөө тэнмэл халдварыг тараадаг. Тэгээд тэрнийгээ барьж чадгаа байлцсан. Ийм л хүнд байдал Европ орчихсон байна. Хамгийн сүүлийн мэдээгээр бацагтар 11-нд байлгүй. 1 сар 14-нд Хятадын Жансу гэж мужид гахаа өвчин гарсан байна. За тэр бол 68 мянган гахаатай 50% над устгаа хийсэн. Их бичлэн ингээд Хятадын юу бол халдварын юм бол өдөр тутам ингээд дэлгэтэл яваад байгаа. Мэдээлэл олон улсын мэдээлэлс. Хятад болохоор манад болохоор илүү нөгөө ахуй хүрээнд өрхүүдийн хүрээнд хийж байгаа ханаас илэрч ийн гэдэг байгаа тийм. Хятад болохоор фермерүүд. Хятадын фермерүүд. Тэрэн дээр нэмээд манайхны нэг анхаарамаар бол томоохон фермер аж ахуйнууд бол нэг үед бол Монгол улс чинь гахаа фермер аж ахуйнууд бас энэ өндөр хөгжилтэй орнуудын техник технологи за эдгээр юм байдаг арга хэмжээг аваад их дайггүй аштайхан болж байгаа. Хамгийн гол асуудал нь байнгын тогтмол ажил бас нөгөө хаач гадаа чинь ховорхон байд юм байна. Өндөр хөгжилтэй орнуудад цалин үсгийн өндөр өгөө байгаад байд. Тийм учраас байнга ажилдаг тогтмол ажилдаг тийм улсууд нь байхгүй нөгөө ачлага марлагатай холбоотой ийм юмнууд нь жоох алдагдаад байгаа юм гэсэн юм харагч. Түрүүн бацагтаар гайсан гахаан сонгол мэлцэн Африкийн гахаан мэлцэн хоёр бол ер нь одоо шинтэмд юмны хувьд тун ойролцоо билээ. Түрүүн бацагтаар гэлээ үүсгэгч нь өргөд. Монгол улсад 2016 13 онд хаан сум найрганд өргөд. 14 онд налахт 15 онд хаанвалд өргөд. 16 онд булганы сэлэн сум гахаан сонгуул ялцаа өвчин гарч ирсэн. За энэ өвчний үед бол бас бид бол тодорхой хэмжээнд асуудлыг шийдэж болж байна. Одоо энэ дээр бол анх гэж байгаа учраас бас нөгөө манай малын хэмжээч бас одоо ажлын дадлаг туршлага авч хэрэгжүүлэх арга хэмжээний юм дээр энэ халдаад тогтоод бас гарсан байж магадгүй. За бачаагалаа хэлж байгаа бас нэмээд ерөнхий малын ерөнхий газрын даргын Монгол улс ерөнхий малын эмч энэ хүмүүс маань болохоор дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын Монголд төлөөлөгч ганцхан байдаг. Энэ утгаараа олон улсын өмнө хүлээс үүргийн дагуу олон улс төвчний нөхцөл байдлыг бол мэдээлэх энэ одоо үүрэгтэй энэ өвчний мэдээллийг бол овоо ийд өгөөд бусад улсуудын энэ өвчний алдаа халдвараас зэглэх тэр боломжийг хангаж өгч байна. За яг дотоодын тухай сая бачаагалаар хэлж байна. Түрүүн бидний миний бас дурдсан бие аюулгүй арга хэмжээ буюу ялангуяа одоо томоохон аж ахуйн үжид одоо яг одоо гаднаас ямар нэгэн байдлаар гарал үүсэл тодорхой гэж гэдэг юм уу. Яг одоогийн нөхцөл бодол бол энэ гаднаас гахаа өөрийнхөөс өргөд нийлүүлэхгүй байх. Энэ бол нэгдүгээр хэлж, хоёрдугаар одоо янз бүрийн хүн амьтад одоо аж ахуйдаа оруулах ч гэдэг юм уу. Их сурвалжин тодорхойгүй тижээл, найдваргууд хижээл энэ төрөд хижээх байх. Зөвхөн гахаан Африкийн мэлцэнгаас гадна шүлхий бусад одоо хил дамжаа халдварлах худалдааны орой зэрэг төвчнүүдийг аж ахуйдаа оруулахаас хэрглэж байгаа. За одоо гахаа одоо жижигхэн хэмжээнд одоо та сая ярьж тий одоо нэг 5-10 гахаа одоо хашаанд дотор тэгэл хог хэсэл тэнэл явж идэг гэдэг. Энэ одоо хүмүүс за одоо гахаан аж ахуйтай хүмүүс маань болохоор яг хөө хэрвээ одоо танаа гахаан дээр ямар нэгэн байдлаар хоол тэжээлдээ одоо дургу болох, цацаг алдах, ноом орох ч гэдэг юм уу, халуурах, үхэх ийм шинж тэмдэг илэрч байгаа тохиол тухайн одоо харьяалах нутаг дэвсгэрийн мал эмнэлгийн байгууллагад одоо цаг алдахгүй мэдээлж одоо энэ өвчний шинжилгээг бол хийлгэхийг бас зөвлөж байгаа. За дээрээс нь одоо янз бүрийн байдлаар одоо баталгаагүй газраас одоо худалдаа авалт хийхийг аль болох одоо татгал заачаал гэдэг ийм юм бол өгч байгаа. Ер нь одоо Европын холбооны одоо санал олон улсын байгууллагын зөвлөмжүүдээр хям 140-оос 400 хоног байт юм байна. Хадгалаад үүсгэж нь. Гэвь бодохоор одоо малд бол 3-аас 10 сар одоо тэгж болно ч гэдэг. Игтэн зэрэг энэ өвчний үүсгэж нэг онцлог нь 2-оос 4 градус маш тэсвэртэй гэж байгаа. Хөөтөнд бас харцсан гайгүй. Гэх мэтлэг ийм юмнууд их байна л да. Хөргөчний юм зүг байна шүү дээ. Тэгээ одоо Хятадд 8 сард гарсан гэж бодлоо. Тэнд бол маш тулаахан байсан. Одоо бол Монголд хасах
За сүүлийн үед нэг 10-аас дээш градусын хүнтэй байгаад байна л шүндэ айлын 20 таа гэж. Тэгэхээр вирус нь маш тэсвэртэй байгаад байна л. Тэсвэртэй вирус тийм. Дулаан тэсвэртэй гэж ойлгоод байгаа шүү дээ. Бид нар тас 2-оос 8 гэж. Тэгэхээр одоо анхудаа гарч байгаа юм бол энэ өвчний эсрэг бид нэр ямар туршлага хөрөмтлүүлж байна вэ? Яаж ажиллаж байна вэ? Тулгамдж байгаа юм юу байна? За миний ойлгосноор бол Улсын онцгой комисс дээр энэ одоо эсрэг зохион байгуулалт мэдээж төсөө мөнгөний асуудал хамгийн түрүүнд яригдана. Тэрнийг бол аймаг болоод нийслэлийн засаг дарга нөөц хөрөнгнөөс гаргах гэж шийдчих шиг болсон. Тийм. Хуулиараа тэгээд явж байгаа. Тэгээд энэ гахаа авким ялцсан болохоор одоо гоцаалдвар төвчний ангилд ордог. Тэгээд энэ гоцаалдвар төвчнөөс хүрснээс сэргийлэх тэмцэх арга хэмжээ маань болохоор бүгдээрээ улсын төс босгох. Энийг бол одоо улсын онцгой комиссээс үгсэн өдр жилийн дагуу одоо зардал хөрөнгө мөнгөний асуудал нь шийдэгдээд явна. Ажлын хэсгийн дүгнэлтүүд зүгээр ямар хугацаанд гарах бол жишээлбэл одоо хаанаас орж ирсэн гэдгийг тогтоох нэг хэсэг ажиллаж байгаа юм тийм үү? Дүгнэлт нь хизээ гарах юм бэ? За хүмүүс бол яг хоёр нь хятадаас орж ирчлээ гэсэн таам их магадлал өндөртэй тий. Ягаад гэвэл одоо хятад манай хол одоо хятад бол манай улс руу одоо гахаамах импортлог том импортлогч экспортлогч манай гол одоо хятадаас одоо гахаамахны гол хэрэгцээ импортлж авч байгаа. Тэгэхээр хятад байж болж байгаа. Эсвэл ягаад хятад байна вэ гэхээр одоо манай хилийн цаахан талд замын үүдийн цаахан талд хүртэл одоо юм баха одоо Африкийн алзан өвчний алдар бүртгэгдсэн. За та яг бэлэн байдлын тухайд бол асууж байна те. Энэ өвчин үрдэн Монголд орж иж байгаагүй. Одоо тэмцэх хэмжээр бид бэлэн байв. За Малингийн ерөнхий газар бол одоо бүс тогтолцооны хувьд бол нэгдмэл болсон. Одоо энэ болохоор маш олон юм дээр давуу талыг бий болгож байгаа. Эрт илрүүлэх, шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэдэг. Одоо сая бичаргал дараа дурж чинь одоо ажлын хэсгүүд гараад ажиллах дандаа мэргэжлийн байгууллагууд нь толгоолоод шинэ уулынхаа тавуу энэ өвчний алдуурыг бол одоо харьцангуй богино хугацаанд бид илрүүлээд тэгээд хариу арга хэмжээ бол одоо маш богино хугацаанд авч хэрэгжүүлж байгаа. За эцсийн дүгнэлтийг бол одоо яг хэдийгээр гарахыг бол би эндээс шууд хэлэхэд бол арай эрттэй дээ тий. Зүгээр энэ өвчний тухайд бол Монгол анхудаагаа гарч байгаа учраас манай орон нутгийн малын эмчнэр рүү цусаа алдварч өөр өвчний асуудал бариад бас нэг хугацаа алдсан юм. Гэтэ манай малын эмнэлгийн зэрэг төв лаборатори бол бас нэлээд хүчрхэг болсон харагдаж байгаа. Сая энэ өвчний үед бол маш богино хугацаанд дэлгэрүүлээд Африкийн гахаан ялцаа гэдгийг дотор олчлаа шүү дээ. Тэгээ авах хэмжээний юмнууд бас харьцангуй шуурхай төргөн авчиж байна. За дээр нэмээд бид бол бас олон жил шүлхийтэй гахаан самбур мэлцэг гэдэг ийм өвчнүүтэй тэмцэжсэн. Тэр туршлагаараа бид нар одоо энэ арга хэмжээнд дээр явж байгаа. Ер нь гоц халдвар төвчний үед авах арга хэмжээнүүд бол тодорхой байна. Гахааны хувьд бол Африкийн гахаан мэлцэгийн хувьд бол би богино хугацаанд арга хэмжээ аваад гарч боломжтой гэж харж байгаа. Тэгээ энэ дээр нэмээд бас нэг хэлэхэд энэ зөвхөн мал эмнэлгийн ерөнхий газар мэргэжлийн ялтын газар гэж энэ хоёр байгууллага ш. Дээрээс нь одоо яг одоо энийг бол гамшиг гэж тооцно. Энэ гамшигын үед одоо хэрэгжүүлэхийг тэр одоо арга хэмжээнд мал эмнэлгийн ерөнхий газар, мэргэжлийн ялтын газар, онцгой байдлын газар, цагдаагийн байгууллага шаардлагатай бол одоо цэрэг хүчний байгууллагуудыг одоо татан оролцуулаад тагнуулын байгууллага гэдэг юм уу. Энэ бүх одоо байгууллагууд маань одоо хамтраад энэ одоо өвчнийг одоо хяналтанд авах тэр арга хэмжээнд бол оролцож байгаа гэдгийг бас эндээс. Дэлхийд дээр энэ өвчний эсрэг вакцин байхгүй л асуудал байна. Вакцин байдгүй бол вакцин зөвлө бид нар гахаагаа арч авчих боломжтой шүү дээ. Одоо тэгэхээр энд бол хамгийн гол юм бол өвчтөгийн устгаал 20 цэрийн сайн тогтоогоод халдваргүйчүүлдэг ч гэдэг энэ вирус байхгүй болно л гэсэн. Нам нөгөө өвчнийг газар ахаас өмнө гаргах хэмжээг л авч хэрэглэх юм байна гэж ойлгоод байна л та. За хүнд бол яаж нөлөөлөх юм би маш их асуусан. Яа тэгэхээр нөгөө хүн тэгчхээр одоо юу гэдэг тэр өвчний вирус хүнд байгаа хэрнээ хүн өвдөхгүй байгаа даа юм шиг гэсэн бол тэрэн дээр бол бацх дарга тодорхой тайлбарыг хэлсэн тий. За одоо ер нь манайх гахаа махны хэрэглээ ямар вэ? За бид сайн мэднэ мусульман шинтэй хүмүүс бол гахаа мах хэрэглэдэггүй тий. Бид болохоор маш хэрэглээд идэг шүү дээ. Ер нь гахаа махны хэрэглээ ямар байна вэ манай дээр? Манай усад гахаа махны хэрэглээн дээр бид яаж хяналт тавьж ажиллаж байна гэдгээс нь ярьцгаая. Ер нь сүүлийн үед монголчуудын бас амьдрал ахуй дэвшлээд төрөлхтөлийн хэрэглэг болж байна л да. Тэгэхээр гахаа махны хэрэглэг сүүлийн үед нэлээд их болсон. Тэдс модоо гахаа махыг нөгөө нарийнхан жижиглээ савлаад одоо ингээл янз янзын байдлаар хэрэглэж байна л да. Баяр ус тэрс ма баяр ус одоо цагаансаар шинжил гэдэг юм уу улсын байр наадам энэ үеэр бол хэрэглээ маш өндөр болж эхэлж байгаа. Тэгэхээр цаашдаа бол бид
аль улсаас ямар байдлаар энэ импортыг хийх вэ гэдэг асуудлаар одоо малынгийн байгууллагатай хамтраад одоо импортлох газар эрсдлийн үнэлгээ хийгээд одоо энэгээр би түр хэлсэн шүү дээ. Бид бол цаашдаа одоо авах хэмжээний асуудал яриад нэг төлөвлөнө гэдэг. Тэгэхээр тэлэн дээр бол одоо мал амтны эрүүл мэндийн мал амт урмал тэдгэрийн галтай өгдүүдтэй 20 зэргийн хөлгээд ногтойлох. Тэрнээс сая өнгөрсөн оны 10 сард өөрчлөлт орсон. Импортлох бараа бүтээгдэхүүний асуудал дээр мал амлгийн байгууллагатай мэргэжлийн албан байгууллага хамтраад эрсдлийн үнэлгээ хийнэ. Тэнд очиж эрсдлийн үнэлгээсээ дараагаар оруулах гарах асуудлыг нэгсний дараа шийднэ. За энэ бол цаашдаа ирж явах тань зэрэг мал амлгийн байгууллага мэргэжлийн албан байгууллага хамтраад ийм бүтээгдэхүүнүүд импортлох үгүй гэдэг асуудалтай ингэ шийдэгдээд явах гэж бодож байна. За мал эмнэлгийн ерхий газрын дарга Түмэн Дэмбэрлийн ярианаас ш та. Тий одоо улсын хэмжээнд болохоор гахаа махан бүтээгдэхүүн импортоор оруулж ирдэг 10 аж ахуй нэгж байгаа. За үүнээс 4 байгууллагын агуулгад нь шинжилгээ хийсэн гэж хэлсэн. Үлдсэн 6-д шинжилгээ хийгдэх ажил одоо хийгдэж байгаа. Одоо хийгдэж байгаа гэсэн үг тий. За саяд бол хэр хэмжээний одоо хэрэглээ байдгүй гэж асууж байгаа шүү дээ. Сая уцаараар гэж энэ сүүлийн жилүүд бол одоо гахаа махны хэрэглээ бол одоо их нэмэгдэж байгаа. Зүгээр саяны юугаар ингээд холбогдуулаад харахад бол 8 сараас хойш бол 800 мянган тонн мах Монгол улсад бол импортлогдсон байна. Гол одоо энэ импорт хийж байгаа аж ахуй нэгжийн одоо агуулгад байгаа ч гэдэг юм. Нэгэнд Монгол улсын хэлээр ороод ирсэн байгаа. Махан бүтээгдэхүүн дээр одоо хандлт шинжилгээ бол хийгдэж байна. Энэ одоо ажлын хэсгүүд маань ажиллаад одоо энэ дээр одоо хүчний одоо эрсдэл аль түвшинд байгааг бол нутахгүй гаргачих бах. Энэ дээр бол яг одоо ажлын хэсгүүд бол улсын онцгой хөмсөс өгсөн чиглэлийн дагуу бол бас ажиллаж байгаа. За одоо цагаан сар олон хэдүүлгийн нэвтрүүлгийн цаг ч гэсэн дуусч байгаа учраас үзэгчдэд илүү нөө сэрэмжлүүлэх талаас юм хэлье гэж бодож байна. Та бол нөгөө түрүү хэлжсэн гахаага айл болох нөгөө хоолны үлдэгдэл, хог навшоор хооллохгүй зөвлөлтийн ядарч тижээлийн аваад гахаага хоолчооч гэдэг зүйлээс аж ахуй эрхлэгчдэд хэлээд авахс. Худалдаа авагч талаас мөн фермерийн эзэдэд та юу гэж одоо сэрэмжлүүлэх вэ? За фермерийн эзэдэд бол нэлээд олоодаа хэлсэн тийм үү. Тэгээд одоо backyard буюу одоо нөгөө гэрийн одоо нөхцөлд байдаг тэр гахааны бүгдийг одоо хяналтандаа байлга бүх хөдөлгөөний хяналтандаа. За түрүүний хэлсэн одоо янз бүрийн байдлаар янз бүрийн шинж тэмдэг илэрх юм бол цаг алдахгүй одоо мал эмнэлгийн байгууллагуудаа мэдэгд одоо их сурвалж нь мэдэхгүй тижээл амьд гахаа бусад одоо махан бүтээгдэхүүн авахыг аль болох одоо хоошоо тавь дээрээс нь одоо гарал үүсэнд тодорхойгүй эсвэл одоо хаанаас ирж байгааг мэдэхгүй хүн одоо болж өгөл юунд битгий оруул бие аюулгүй арга хэмжээг одоо сайдаар авч хэрэгжүүл гэдэг ийм одоо зөвлөмж юмыг бол өгч байгаа. За дээрээс нь байнгын хяналтанд байлга гэдэг маань өөрөөр байнга одоо ажиллаж ил гэсэн үг байна шүү дээ. За худалдаа авч хэрэглэгч талаас бол одоо ингэ удахгүй аль одоо газрууд дээр бол одоо хамахыг ингэ аюулгүй юм бэ гэдэг ажлын хэсгийн дүгнэлт бол гарч байгаа. Тэгэхээр энийг одоо олон нийтийн хэвлэл мэдээлэлээр бол бас дамжуулаад хүргэх байх гэж ингэж бодож байна. Ерөн зүгээр яг хэл боцох даргын дээр нэмээд хэлэхэд одоо энэ сая ажлын хэсгүүд гараа явж байгаа. Тэгэхээр махан цагаан сард өгч байна. Махан бүтээгдэхүүн хям одоо ингэ хэрэгжилж байгаа усууд бараа бүтээгдэхүүн худалдаж авах та. Нөгөө шинжилгээний үчиг байна. Гарал үүсэл хаанах юм бэ? Ингээд энийг үзчихэж ингэж авч явах юм бол та нарын бас эрүүл энэ өвчин тарахгүй байх чухал үүрэгтэй шүү. За гахаачгүйтэй холбоотой юмнуудыг бас зөвхөн хэрэгэл тодорхойлж. За таны юу хэмжүүлэхээс. За би одоо тэгээд нэмээд ер нь бол гол санаануудыг зөвлөмж гол санаануудыг хэлсэн. За дээрээс нь одоо аж ахуй нэгж гэдэг юм уу энэ нэгэн одоо хэрэгцээнд махаа нийлүүлж байгаа тохиолдолд заавал одоо мэргэжлийн байгууллагын хяналтанд буюу мал эмнэлгийн байгууллагын одоо тэр хяналтанд ор энэ одоо хэрэгцээл юмнуудаа бас ингээд явуулаач гэдэг ийм одоо зөвлөмжийг бол ерөнхий газрын дараах Монгол улсын ерөнхий малын эмчийн одоо гаргасан зөвлөмжөнд бас орцсон байж байгаа. Одоо жишээлбэл фермерүүд дээр яг Монголд илрээгүй гэж байгаа ч гэсэн ямар нэгэн байдлаар гахаа тижээж байгаа бүх гахаагаа одоо устгууллаа гэхэд тэднэрт нөхөн төлбөрч гэдэг юм уу малын гоцалдар төвчин гэдэг утгаараа санхүүгийн дэмжлэг очих уу? За энийг бол одоо онцгой юмсын төвшөнд бол ярьж байгаа байх гэж би яг эндээс бол би одоо энэ дээр хариулт өгөх юм. Нэгэнт энэ өвчний халдвар ороод ирэх юм бол танаа гахаа одоо бүгдээрээ одоо өөх ийм одоо 100% одоо хүүлэх ийм одоо боломжтой юм вирус гэж байгаа. Юм ч одоо аль болох цаг алдах мэдээлэх аль болох одоо өвчний халдварыг цаашаа тараахгүй байх юм бол одоо хуулиараа
иргэн үнд одоо хүлээлгэсэн бас нэг үүрэг. Энэ маань одоо аж ахуйн нэгжүүд бас адилхан хэрэгжээд байна. Саяны өөрөө чинь тавьдаг асуудал нөгөө нөхөн төлбөртэй асуудал. Нөгөө мал амтны эрүүл мэндийн тухай хуулийн дээр ягаад бол Африкийн хаан ялзаа өвч нь Монгол улсад гарч байгаа учраас би тэр ороогүй санагдаж байна. Тийм ээ. Албасаар ягаад гэвэл малын гоцгалдурт гэдэг утгаараа бас хуулийн дээрээ тухайлбал өвчний бүр нэр заагаад оруулсан байдаг. 26 өвч байна уу 28 байна уу тийм байна. Шүлхийч гэдэг юм шиг тийм. Шүлхий юм уу боом гэдэг юм ингээд бүгдийг нь оруулсан. За энэ дээр зүгээр Африкийн хаан ялзаа ороогүй санагдаж байна. За яг энэ хууль эрх зүйн үдгээ зохицуулаа явуулах байх хэрэгтэй. За өнөөдөр цаг зав гаргаж манай студид хөрөлцөн ирж тодорхой мэдээлэл өгсөн та хоёртаа баярлалаа. Ямар ч гэсэн Гахай Мялзан өвчнгийн талаар нэлээд ажлын хэсэг байгуулагдсан 23 ажлын хэсэг. Зөвхөн нийслэлийн хэмжээнд шүү дээ. Бүх аймагуудад бүх аймгийн одоо малын бие газар, мэрэгжлийн ялалтын газар, аймгийнхаа цоо байдалтай бас энэ сэрэмжлүүлгийн дагуу дурслан сэргийлэх өнөөдөр хичээл одоо интернетээс олбогч. Яг одоо бүхий одоо аж ахуйн нэгжүүд иргэдийг цуглуулад энэ сэрэмжлүүлэг мэдээлэл тухайд ажиллаж байгаа гэсэн мэдээлэл. Мэргэжлийн ялалтын газраас өгсөн ажил бүх аймагуд Гахайтай аж ахуйтай аймагуд бол энэ одоо ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу мэргэжлийн байгууллагууд ажиллаа хийгээд явж байгаа. Мэргэжлийн ялалтын байгууллагаас өчигдөр газрын дараа улсын ерөнхий байцаагч бас олон аймагуд чиглэлүүд бас ажлын хэсгүүд хацсан явж байгаа. Бас малын бэлгийн байгууллагатай хамтараа. Ягаад гэвэл Гахайн гаралтай бүтээгдэхүүн худалдан бодлуулалт дэлгүүр хашаа юу байна? Түүхэн махны дээрээ зарж өгнө яаж өгнө? Энд дээр танаас судлаадах гэж бас л нөгөө энэ танд судалгаатай энийг ятгаалт бас ажлын хэсгүүд аймагуд ажиллаж байгаа. Сая бас цогтойгоо хэлж байгаа бол нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа. Тийм байна. Тэгэхээр бас аймагуд бас ялгаа авах ажиллаж байна гэж байна. Тэгж байна. Түрүүн хилцүүлгийнхэнд нэвтрүүлгийнхэнд хэлжсэн Баян үлгийг бас бусад аймагт нь Гахаа фермер болоод хуваараа иргэд Гахаа тижиж байгаа учраас Гахаа Африкийн Мялзан гэдэг өвчин өөрөө хуурай өвсөнд шүдэнд зурсан юм шиг хурдцтай тархдаг ийм өвчин байгаа. Тийм учраас бид бас гарах арга замыг нь дэгдэх арга замыг нь хязгаарлаж автоматар зогсоож юм зохицуултын арга хэмжээнүүдийг зайлшгүй авах хэрэгтэй байна гэдэг манай зочид бас дараагийн удаад давхар хэлээдсэн үзэгч та бүхэн анзаарч харсан баха. Ингээд цаг зав гаргаж өнөөдөр манай студид хүрэлцэн ирж ярилцсан та хоёртаа баярлалаа. За бидний урилгаар өнөөдөр мэрэгжлийн ялалтын ерхий газрын хөдөө аж ахуйн ялалтын хэлтсийн дарга Бат Жаргал, мал эмнэлгийн ерхий газрын мал эмнэлгийн эрүүл ахуй баталгаажуулалтын газрын дарга Бат Сүхнэр манай студид ирж ажиллалаа. Ингээд хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Хөтөлбөрөө 9 хугацааны дараа үргэлжлүүлэн хүлээн аваарай.